Сайн байцгаана уу хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд ангиа сургуулаа эхний хүүхд танилцуулах уу? Намайг Ц Баяр Жаргал хийдэг. 137 дугаар сургуульд сурдаг. 3-ын ямар бүлэг вэ? 3-ын Б анги. За. Баяр Жаргал орж иржээ. Дараагийн хүүхэд? Б Сондөр. Сондөр орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Б Игч. Аа? Б Игч. Ингич орж иржээ. Дараагийн хүүхэд? Г Санчаар. Ангийнх нь багш нь юм бэл. Хонгор зул. Хонгор зул багштай. 3-ын Б анги. Г ангийнх орж ирсэн. В юм уу? Б. Б юм уу? Дараагийн хүүхэд? Баяр цэцэг. Баяр цэцэг орж ирсэн бай. Дараагийн хүүхэд? Манлай. Манлай. За өнөөдөр их сүрлэг гоё амтан зурна. Бас л хөөрхөн хөгжилтэй заан зуръя тийм үү? Зааныг яаж зурх нь гэдгийг багшигаа харж гоод сайхан зураа явчихна. Энэ фломастер аваад зурхад бэлдээрээ. За зураг зурхын тулд өөрсдөө би чаднаа гэж бодчихно тийм ээ. За ингээд зургийнхаа яг юу хэсгээс нь эхэллээ. Толгой хэсгээс нь хэлбэрээс нь эхэлж. Дээшээ харсан, доошоо харсан номон зураас зурчна. За энэгээр ийм гоё гаргаж ирээд, ингэж гаргаж ирээд, ингэж ус гаргаж ирээд, ингэ орхиж хараа. Энд нэг гоё юм бэ. Заан ч нэг урт хушуутай тийм ээ. Тэрийг нь ингэж ирээд, эндээс нарийсаад ийшээгээ явах уу. Бүдүүрээд энэ тал дээр нэрээд ингэ харагдаж байна. Хамгийн гоё онцлогтой юм нь яг уу. Заан чинь энэ сайхан хушуу байдаг тийм ээ. Хушуугаараа нэг өвс тийжэл усаа уудаг байгаа шүү дээ. За энэ талаас нэг ийм соёо гараад ирээ. Зааны бас нэг онцлог нь энэ соёо баг. Тэгээ хүзүүг нь ийшээ ингэж оруулж ирээд ингээд оруулаад байна. За зааны маань яг толгой нэг л гараад ирж байна. Бид нар аль болохоор комик, Google-ийн кино ийм маягаар их хөгжилтэй зурдаг. Хөгжилтэй зурхын тулд яг хамгийн онцлог юм нь ингэж том аваач тавьдаг. Тэр Оомос хүртэй байна уу? Чихнийх нь энэгээр ингээд нэг давхарч байна. Биеийнх нь хэлбэрийг гаргах тав штэ. Ийшээгээ ийм том юм шүү. Ингэж том гаргаж ирээ. Өнөө чихээ ингэж тал байлгаж авчираад энэ доогуур эрүү хэсэг рүү ингээд ороод ирвэл их гоё болж байгаа. Дахиад эндээс нь нарийнхаа ингээд өгч байна. За хэдүүлээ нүдийг хийхээс өмнө яг хөлийг нь энэ хүнд нь том тавхай. Урд талын хөл нь гараад ирлээ. Энийг их том хэлтрүүлж гоё хийгээрэй заяа. Цаатлын хөл нь яг эндээс ингээд сугууж байгаа. Ингээд суугаад байгаа. Тэгээд энд нь дээшээ харсан ном зураас хийгээл энэ хөлийнх нь энэ одоо тавхай гэж ярих юм уу? Хумс нь ийм дугуй хэлбэртэй номон зураасууд ингээл зураа ивчих шүү дээ. За хушуу хэрэг хэсэг дээр нэг ийм хоёр зураастай ингэж бичдэг. За ерөнхийдөө нөгөө хэлбэр нь гараад ирсэн тийм ээ. Тэгээд энийхээ ард ба шүү дээ. Ийм өнгө өгөөд тийм ээ. За багшийнх нь мэддгээр бол одоо эвтэй 4 амтан гэж байна. Хулган заа 2-ын үлгэр гэж байна. Ингээд энэ амнаас нь ба шүү дээ. Нэг комик зургийнхаа үгийг гаргаж шүү дээ. За энэ дээр зохиолоо бол өөрөөсөө яаж хийж болно. За энийг иймэрхүү. За энэ харын фоныг ингээ сайхан битүү будаад эхэлнэ. За нүүд бол амархаа. Энэ дээгүр нэг ийм ном зураас гэж.
За нүдээ онилгож болно, бүтээлгэж болно. Энэ дээр энэ бүртгэл нүдтэй байх тусмаа хөөх харагдаж мэдхээр юм бэ. Өөт дундчлын нүднийх нь харыг хийлээ. За заан хоёр хулган хоёрын үлгэр дээр бол яг энэ заан чинь нэлээд тийм сахилгагүй. Очоод юм хулганы үүрийг сүйдлээд үт тийм ээ. За амийг нь ингээд энэ үгээр ингээд том инээлгээд өнгөрөө заан бах нь шүү дээ. За энэ дээр юу ч өөрөө цагаан цэнхэр уу саарл өнгөлөөр өгч болно. Нөгөө заана. А тэхийн тулд бид нэр эхлээд яг гол өнгүүдээ бодож эхэлнэ. Одоо энэ өнгөөр чихнийхэн дотор талын хэсгийг ингээ гаргаад ирэх нь шүү дээ. Тэгэхээр энэ заан ч өөр нааш ингээ тодроод гараад ирж байна. Зааныхаа бие хэсгийг гэрэл сүдрээр гаргаж ирнэ гэвэл ингээд бодоод зураад байна шүү дээ. Амны дотор талын хэсгийг тод хийхлээр наашаа ингээд дөрөн тодроод гараад ирж байна. Энэ амных хэсэг нь шүү дээ. Оо. Нүдэн дотор нь тод өнгөөр нүдийг эргэлдүүлж байна. Оо ингээдлээ чи нүдэн байх дотроо наашаа гараад ирж байна. За ард талын хэсгийг нь бол одоо ямар ч өнгө сонгож болно. Энэ хэсгийн нэлээд тод хийчихэр. Тэгэхээр чинь зааны байгаа хэсэг нь яг нааша тодорч гарч ирэх нь шүү дээ. Оо за бодохдоо бол яг ингээ илээ бодчих. Нэ биерэн балмастер байж байгаа. Тэр бүрээс ахгээд илээд. Энийг ингээ дүүргээд. За соёо хэдүүлээ бас тодруулж. Яг сүүдэр байдаг хэсгийг ингээд. Дээдлийн хэсэг нь цагаанаар үлдэж байгаа ч. Оо, ингээд тодорл ирчихэж байгаа. Тэгээ энэнийхээ цаана яг ийм тод өнгийг өгөхлөөр маш энэ дүрч ингээд тодроо гараад байна. Энэ өнгөөрөө идэх маягтай зөөлхөн дараад ингээд бодчих. Та нар чанга дараад нэг үз, зөөлхөн дараад нэг үз. Зөөлхөн дарах нь илүү гоё. Хурдан бодогддог. Биер чи өөрөө тэгнэ шүү дээ. Оо ингээд энэ хэсгийг ингээд битүү. Тэгэхдээ заанч нааш ингээд яг дотроод гараад ирж шүү дээ. За бодох юм бол одоо энэ арын хэсэг дээр нэлээд ажилтай. Манай хүүхдүүд ингээд амжаад бодчихно. За та нар саарланг байгаа. За одоо энэ сүүдэр хэсгүүд дээр нь яг энэ саарлангөө ингээд тавьчих. Тийм ээ? Энэ сүүдэртэй 90 доор сүүдэр байна тийм ээ. Ингэлээр чи нэлэнхүйтэй оо саарл. За маань ингээд дотор гараад ирнэ шүү дээ. Оо энэ цаг хэсэгт нэр ингээд сүүдэрч байна. Өнгөтэй юм шиг харагдаж байгаа. Оо энэ дээр ингээд сайхан туяа авч. Энэ хэсэг сүүдэртэй. Бийс. Энэ үгээрээ сүүдэр ингээд өөрөө эн чинь ийм 100 дугуй хэлбэртэй учраас тэр хэлбэрийн дагуулаа сүүдрийн яг оо ингээд өгч байна шүү. За ингээд наашаа ингээд дотроод ирж байна. Тэгээд цааныхаа энэ хэсгийг ингээд сүүдэр өгөөд за ингээд хамгийн гол ажил нь бол одоо яг энийг чинь цаатлын хэсгийг л ингээд битүү ингээд бодчихлаа. Заан додроо цаг гараад ирж байна. Тийм ээ. Багш нь ингэж ийлж удаад байгаа ч. Энд чи ерөөсөө ингээд нэг юу болохгүй ингээд сайхан чигдэх. Илээд яваад тахлаар яг уу. За бодох хугацааг нь багш мөгчнөө. За манааш тодроод байдаг тийм ээ. За ингээ та нар нөгөө спорт товч сүмссэн биз шүү дээ. Тэгсэн чи яг энэ тамирчин
Цаан байж олно. Тамирчин. Ингээд уран сайхны дүрд оруулахлаар яг ийм медаль зурцсан нэгдүгээр ирсэн тийм ээ. Ан амьтдын хооронд яг тэмцээн болсон чи энэ яг хөл бөмбөгийн тэмцээнд ч юм уу юу чинь тийм ээ. Бөмбөг тоглодог тэмцээнд баяр эзэлсэн биш үү? Хэрвээ тэх юм бол энийг тод чараар бодаад нэнгэр хоосон байгаад байсан юм аа багш ингээд зохиомжлогч. Өргөгийн хаймар гэтэн тагсан марахур өчөг бүхний бэдэгдэн дисхий тосгүй марахур марахур шиг тэнгэрсэн миний ардын бүтээсэн мөнхөд айсгон Монгол түмний бахархаар Харвай зүг хөгөсөн хас Чахтас марахур хачи юросте харва тасби марахур марахур шитингэрсэ миний ардын бүтээсэн мөнхөд шиг айсгон Монгол түмний бахархаас эцэг өгдөөс өвсөн эхний дамгтай марахур эхлэн төрдөөд эдэлсэн ишиг сайхан марахур марахур шиг тэнгэрсэн миний ардын бүтээсэн мөнхөд шиг айсгон Монгол түмний бахархаас марахур шиг тэнгэрсэн миний ардын бүтээсэн мөнхөд шиг айсгон Монгол түмний бахархаас Монгол түмний бахархаас За баярлалаа. Миний ардын бүтээсэн Монгол бахархал морин хуурын тухай сайхан дуудсан хүүхдүүдтэй баярлалаа. За ингээд сайхан дуулдаг, бас сайхан зурдаг энэ хүүхдүүдтэй биш үү бүтээл төрх агшин гэдэг энэ сайхан агшнаас бүтээл үзүүлж одоо ингэж яана. Эхний хүүхэд бол одоо авиаслаг зураач Баяр Жаргалынхаа бүтээлийг үзнэ. Урдаа сайхан ингэж зураг барьчих. Бүтээл үзүүлээ. Сайхан бүтээлээ сайхан барьж шүү. Тэр цаан бол одоо их сайхан ягт хэтрүүлэгтэй ийм гоё хошин гүгэлдийн дүрийг Үлгэрийн Баатрыг бол маш гоё зурсан. Баяр Жаргалдаа улам их амжилт хүсье. Гүйцэтгэл сайтай. Нөгөө тавирчин заар нь энийгээ сайхан суулж байгаа. Дараагийн хүүхэд авиаслаг зураач Сондрын бүтээлийг харахгүй юу? Ягаан чихтэй хөөрхөн дүр төрхтэй спортын одоо амжилт үзүүлсэн нэгдүгээр барь эзэлсэн тийм ээ хөл бөмбөгийн цаана байгаад байгаа шүү. Ийм сайхан зураг гүйцэд ирэхлээр улам гоё болно. Сондортон амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ингчин сайхан дуулдаг, бүжиглдэг, тэгээ бүр энэ гоё зурдаг ийм сайхан хүүхдүүдээр ямар гоё хошин дүрийг гаргаж ирж байна. Энэ дүр бол өстой маш гоё чөлөөтэй, хэтрүүлэгтэй. Ийм хөөрхөн Үлгэрийн Баатрыг маш гоё зурсан Ингчэндээ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Санчир хүүгийн бүтээл бол бас гоё. Энэ нэг ангийнхан зүгээр л зураг үзүүлчих. Хавцын авчих. Тэгээ урагш нь харуулаарай. Тэр далбайс ягаан чихтэй ийшээ тод харуул да. Их зүгээр. Тэр харахгүй юу? Ингиж өөрийнхөө маш гоё хэтрүүлэгтэй төсөөллөөр ийм сайхан бүтээлүүдийг хийж байгаа. Маш гоё зурсан Санчирда улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Баяр Цэцэг бас чамбай зурнаа.
гүйцэтгэл сайт гэдэг баг дууссан. Ийм гоё уран дүрслүүдийг шилдэг зан цол авсан биш үү? Тийм ээ. Ингээд нөгөө арслан хулган хоёр эвлээ дөрвөн амтна ийм сайхан хөгжилтэй бүтээгээрээ заяа. Сайхан зургдсан баяр цэцэгтэй улмыг хамжилсан. Маргааны авьяаслаг зураач Манлай. За Манлай хүүгийн зураг бол одоо чихийн нь шүү дээ. Маш гоё уран хэтрүүлэгтэй тавьсан. Тэгээ арийнх нь фонт ингээд сайхан дөрөн ингээд тодроод байсан. Гүйцэтгэл маш сайн. Юу нү шилдэг заан гэсэн цол орсон тийм ээ. За ийм сайхан зургууд зурсан хүүхдүүдтэй баярлалаа. Манлайдаан баярлалаа. За ингээд авьяаслаг хүүхдүүдтэй яг сайн оролцсон хүүхдүүдтэй энэ сайхан луута тоглоомыг цэлцэгнүр чихрийн хамт гардуулнаа. За амжилт хүсье. Гэр бүлийн сайхан тоглоомоор чөлөө цагаараа сайхан тоглоорой. Ингчэндээ амжилт хүсье. Цэлцгнүүд чихрээ аваарай. За энэ бас их сонин тоглоом байлээ. Мэдхүү. За тэгвэл яг мэддэг хүүхдэн таарлаа. Энэгээрээ сайхан тоглоорой заяа. За амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл өвгөр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай. Би чадна.